зохиогчийн эрхийг өвлөх. Оюуны үнэт зүйлийг хуульд зааснаар буюу гэрээслэлээр дамжуулан өвлүүлнэ. Өв залгамжлагчийн бүтээл ашиглах онцгой эрхийн хугацаа зохиогч нас барсны дараа жилээс эхлэн 50 жилийн хугацаанд үйлчилнэ. Улаанбаатарын үдэш дуун 1986 онд анх радиогт бичигдчихсэн. Үгийг бол миний аав Пүрүтөржийн сандуужив, аяыг Гисэрживийн Пүрүтөрж урлагийн гавь зүтгэлтэн ийм хүн бол хийсэн байдаг. Сүүлийн үед бол оюуны өмчийн янз бүрийн хуулиуд зөндөө гарч байна. Хууль ингээд сайжрал явж байна. Тэгвэл оюуны өмчийн одоо энэ эрхийг одоо өв залгамжлах, үр хөвгтөд нь өв залгамжлах тухай энэ зүйл заалт ингээд хэрэгжээд эхлээд явж байгаа нь бол их сайшаалтай санагдаж байгаа. Дан ганц одоо ер нь хүмүүс бол тэгдэгчтэй нэг юм бодит байшин барилга тэрийг үр хөвгтөдөө өвлүүлнэ гэж ойлгодог байсан бол одоо энэ цаг үед болохоор хүний оюуны өмч, оюуны бүтээл тэр бодож болгооч хийсэн зүйлд нь үн цэнтэй шүү. Тэр ч гэсэн үнэлэгдэж болдгийм байна, өвлөгдөж болдгийм байна гэдэг тийм ойлголтыг одоо тийм үе шатанда одоо юу гэдэг тэр хэрэгжээд ингэж явж байгаа нь айгүй сайшаалтай санагдаж байна.